За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр та бүхэндээ 2024 оны шин математикийн А үлбийн 3 онооны бодлогуудыг үргэлжлүүлэн хүргье. За эхний бодлого маань бол 32 дугаар бодлого байна тийм ээ. За 32 бодлого маань болохоор яах нь вэ? Y тэнцүү x шулууны хувьд тэгшимтэй хувиргаад дараа нь координатын ихийн хувь цагийн зүйний дагуу 90 градус эргүүлээ хувиргаараа хоёр хувиргалт дараалж хийх нь тийм ээ. За тэгвэл эхний хувиргалтаа авч үзье цөмөрөө. За ер нь бол анх хувиргаагүй байхад яадаг вэ? X тэнхлэгийн нэгж вектор маань 1 тэг гэдэг вектор байдаг тий. Харин Y тэнхлэгийн маань нэгж вектор маань тэг 1 гэдэг вектор. Юу гэсэн үг x нь тэг y нь 1 байна гэсэн үг байна тий. Тэгэхээр энэ анхны босоо баг нь маань бол x тэнхлэгийг ойлгох нь байна. Хойдлын босоо баг нь маань болохоор яах нь y тэнхлэгийг ойлгох нэ гэж байна. Тэгэхээр эхний хувиргалт маань y тэнцүү x шулууны хувь тэгшимтэй хувиргаараа гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг бол x нь y болчих нь байна. Y нь x болчих нь. Тэгэхээр энэ багнуудын байр маань солигдчих нь байна. Тий. За тэгэхээр багнуудын байр солигдоход юу нь ямар матрик зурсныг харъя л да цөмөрөө. За энэ багш нь жоохон томруулаад 2 дээр авсан багш. Уг нь бол 1 дээр авах шүү. Юу гэсэн үг бол тэг 1 гэдэг вектор маань А-гаас Б вектор байна шүү тий. Харин 1 тэг гэдэг вектор маань А-гаас Д вектор байна. За А-гаас Д вектор байна. За тэгэхээр энэ матриц маань одоо хувирсан байгаа нь нөхөн ш. Тэгээд энэ цагийн зүүний координатын ихтэй төвтэй гэсэн. Тэгэхээр энэ А цэг маань төв нь болох нь тий. Цагийн зүүний дагуу 90 градус ирвэл. Тэгэхээр одоо энэ Б цэг маань 90 градус эргээд Д дээр ирэх нь. Харин Д цэг маань эргээд O9 цэглэлээр ирэх нь. За С цэгээр ингээ 90 градусаар ирхүүлэх нь ш цагийн зүүний дагуу. За тэгвэл зураг нь ийм болчихно. А цэг бол хөдлөхгүй. Харин Б маань энэ Д-ийн байсан байранд ирэх нь. Тэгэхээр D гэдэг вектор маань болохоор 1 тэг гэдэг вектор гэсэн ш. Тэгэхээр B векторын оронд 1 тэгийг яах вэ? Бичих нь. За 1 тэг бичих юм тий. Харин D вектор маань болохоор 1 тэг гэдэг вектор маань эргээд аль тэг вектор дээр очсон байна. X нь тэг, Y нь хасах 1 гэдэг вектор дээр очсон байна. За ингээд үндсэн матрицаа хувиргаад бодчих яах нь болох нэ. Тэгэхээр манай хариу маань яах нь? B хариу зүг байх нэ. За дараагийн бодлого цөмөрөө авч үзье. 33 дугаар бодлого байна. AD өндөртэй. За энэ AD өндөртэй ах нь тий зураг дээр ABC юм гурвалж нь өгдсөн байна. Харин тэр өндрийн суурь D-гийн тойргийн төв болгоод AD радиустай тойргийг ингэ татсан байна. Тэгэнгүүт ABC-ийг талыг M-цэгээр AC талыг N-цэгээр огтлсон байна. Харин AM-с 5 BM 3 өгсөн AN 4 гэж өгсөн бол AC талын өртөг болохоор тэгэхээр NC-г мэдчихвэл бид AC талыг болох нь тийм ээ. За бодолтой хий зүмөрөө. За тэгвэл бодолтой хийхэд бол Пифагорын теорем бичиж. Тэгэхээр А Б талын урт бол нийтдээ бол 8 урттай болчихж байгаа ажиллаж байгаа бах тийм ээ. За харин А Д маань бол R шүү дээ. R. За тэгэхээр гифтнуз нь А Б нэг катнэр нөгөө катн BD байх юм гурвалжин дээр Пифагорын теорем бичвэл R квадратын нэмэн BD квадрат нь 8 квадраттай байх нь тэнцүү байх нэ. За тэгвэл BD маань эндээс юу бол тарах вэ гэвэл 8-ын квадрат нь 64-гээд R-ийн квадратаа хошуурал язгуурч юм BD маань одоо энэ B-гээс D хүртэл зай маань болоход язгуурдар 64-өөс R квадрат гэсэн урттай болох нэ. За тэгвэл BD-гийн тойрогтой огтлох цэгийг цөмөрө K гээ. За энэ цэгийг K гэж. Харин BK-га Y гэж тэмдэглэж. Тэгвэл BD-ийн нийт урт маань язгуурдар 64-өөс хасах нь R квадрат юм чинь BK-га Y гэх юм бол энэ хэсэг маань нөгөө R маань байгаа шүү дээ. Тэгэхээр BK-га бас Y-гээс арай өөрөөр орлуулах боломжийг үүснэ. За цөмөрөө нэг үсэн цэгээ тэмдэглэжээ. BDC-гийн тойрогтой огтлцоо цэгийг S гэчээ. За тэгвэл огтлагчийн чанар ёсоор за ямар огтлагч нэгвэл B цэгээс A BA гэсэн огтлагч, B цэгээс BL гэсэн огтлагч, BL гэсэн огтлагч. Тэгэхээр тойргийн огтлагчийн чанар бол ямар нэгвэл тойрог хүртэлх зайгаа нийт огтлагчийн уртаар үржүүлсэн нь дахиад тойр нөгөө огтлагчийн тойрог хүртэлх зайгаа нийт огтлагчийн уртаар үржүүлсэнтэй яах нь тэнцүү гэсэн чанар ёсоор бол юу гэж чигвэл BM-ийн зай чинь 3 тийм ээ. BM нь 3 байх нь. BM нь 3. Тэгэхээр AM маань нийтдээ 5 юм чинь нийт BA гэсэн огтлагч маань бол 3 дээр нэмэх нь 5 гэсэн огтлагч байна. Тэгэхээр 3-ыг 3 дээр нэмэх нь 5-ыг үржих нь тэнцүү
одоо BK-га BL-ээр үржүүлсэн тэнцүү. Тэгэхээр BK гэдэг маань болохоор BD-гээс энэ 1 радиус хасцантай дахин тэнцүү. Тэгэхээр BD-гийн орчинд язгуур дор 64 хасах нэр квадрат тийм ээ. Тэрнээс R-ийг хассантай тэнцүү нь BK бол тарах нь. За тэгвэл нийт шүргэх огтлогчийн маань урт бол BL шүү дээ. BL гэдэг чинь K-гаас L2-ын хооронд бол 2 R зай байгаа шүү. Тэгэхээр нөгөө BD дээрээ 1 радиус нэмсэн тэр. Тэгээ BD маань бол язгуур дор 64-өөс нэр квадрат нэмэх нь R гэсэн юм болох нэ. За тэгэхээр энд бол B цэгээс эхлэлтэй BA, BL гэсэн хоёр огтлогчийн чанарыг ашиглалаа багш. За чанарыг ашиглангууд эхнийх нь бол 3 8 яах нь 24 гарчин. За энд бас 5 4-ийн цэгүүдээс тэмдэглэж үзүүлчих тийм ээ. За энд дээр байгаа шүү дээ. За бид нар тэр n цэг болчихъя. За тэгвэл одоо 3 8 24 шүү дээ тий. Хойдол маань бол нөгөө 7 5 байна тий. Энэ язгууртаас цасах нь R дээр нэмэх нь үржих нь язгууртаа дээр нэмэх нь гэхээр чинь A квадрат нь B квадратын томьёо ёсоор бол 64-аас асах нь R квадратаас асах нь R квадрат буюу 2R квадрат болчихно. За тэгэхээр энд бол ганц R маань л мэддэхгүй байна тийм ээ. Тэгэхээр 2R квадратаа уршаа оруулаад 24 хоошоо оруулаад хасах юм бол 2R квадрат маань 40-төө тэнцүү буюу 2 тоочих юм бол R квадрат маань 20-төө яах нь тэнцүү байх нэ. За тэгэхээр огтлогч ярьсных бас дахиад өөр огтлогч байгааг та нар анзаарж байгаа тийм. А цэгээс С хүртэл маань энэ тойрог бас огтлж байгаа. За дахиад С-гээс энэ К хүртэл маань бас огтлж байгаа гэдгийг харж байна. За тэгвэл огтлогчийн дараа дахиад хэрэглээ зөмөрөө. За С-гээс тойрог хүртэх зайгаа X гэж. Тэгвэл нийт AC огтлогч маань X дээр нэмэх нь 4 болчихно тийм ээ. Тэнцүү за С-гээс өөр нэг огтлогч гарсан. Z-ийг CL буюу Z-ийг нийт Z дээр нэмэх нь 2R. CK-гаар үчнэ. Энэ хоёр хоорондоо яах нь тэнцүү. За энийгээ хаалтаа хойдлынх нь хаалтаа зөвлөө үчнэ. Юу гэсэн үг X-ийг үржих нь X дээр нэмэх нь 4 маань юутай тэнцүү Z квадратыг нэмэх нь 2R Z-тэй тэнцүү байна. За энийг төр ороход зүмөр дараагийн нэг шин чанараар энд А, D, C гэдэг маань бас тэгшин цус гурлж байгаа. А, D, C маань тэгшин цус гурлж. Тэгшин цус гурвалжин дээр юу бэлдэг вэ? Пифагорын теорем тий. Гипотенузын энэ 4 дээр нэмэх нь X байна тий. Нэг катет нь R, нөгөө катет нь энэ R дээр нэмэх нь Z гэдэг юм. Энэний хувьд Пифагорын теорем бичиж. Тэгэхээр энэ 4 дээр нэмэх нь X-ийн квадрат тэнцүү R квадрат нэмэх нь R дээр нэмэх нь Z квадрат болно. За тэр хойдлынх нь бүтэн квадратыг зөвмөр задлчих. Тэгэхээр R квадрат 2R квадрат нэмэх нь Z квадрат. Тэгэхээр 2 дахин авсурж 2RZ болчих. Тэгэхээр энэ хойдлын Z квадрат дээр нэмэх нь 2RZ маань энэ дээдлэг улаанаар тэмдэглэсэнтэй тэнцүү байгаа юм ажиллаж байгаа тийм. Тэгвэл Z квадрат дээр 2RZ-ийн оронд нь X-ийг үржих нь X дээр нэмэх 4 орлуулчих. За тэгвэл энд X-ээс хамаарсан л болчихлоо тийм. R квадратыг зөвмөр энэ уртл 20 олцсон ш. Тэгэхээр эндээс X-ийг олох бүрэн боломжтой болчихлоо. За тэгээ мөн адил 7 томьёоныхаа бүтэн квадратыг задлангууд X квадратууд нь хоорондоо явчих. Хураагдаад энэ 8x нөгөө 4x-тэй уршаа оруулаачих юм 4x тэнцүү 2r-ээс квадратаас нь 16 болчих. Тэгэхээр r квадрат маань бол бид нар тойрогоо орлуулсан. Эндээс 4x маань юутай тэнцүү боллоо? 24-тэй тэнцүү боллоо. За тэгвэл эндээс x тэнцүү хэд байх нь? 6. Тэгэхээр бидний зорилго бол энэ AC талын уртыг олох гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ NC-гийн урт буюу x-ийг цөмөр 6-ыг олцсон. Тэгвэл 4-ийг нэмээд AC талын маань урт бол 10. Буюу манай хариу D хариу маань яах вэ? Зөв хариу байна. За дараагийн бодлого болохоор 34 дэх бодлого байна. За e-pod x функцийн уламжлалын график гэсэн. За тэгэхээр энэ хажууд талд зураг гарч ирж байна тийм. За e-pod x функцийн өөрийнх нь биш уламжлалын график гэсэн байна тийм. За зурагт үзүүлсэн парабол байна. Харин анхны e-pod x функцийн x-ийн оронд хасах тгийг орлуулахад y нь яах нь хасах дөрөв гардаг бол e-pod x функцийн максимум цэгийн утгыг олоорой гэсэн. За тэгвэл цөмөр e-pod x штрих x-ийн уламжлалын графикыг сонирх юм. Энэ бол парабол байна тий. X-ийн гэлгийг хасах 1 3 гэдэг цэгээр огтлсон байна. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Хасах 1-ээс 3-ын хооронд парабол маань X-ийн дээр буюу y штрих маань нэмэх байна гэсэн тий. Нэмэх. Харин хасах 1-ээс доош 3-аас дээш явах юм бол X-ийн доор буюу уламжлалын тэмдэг нь хасах байна. За тэгвэл бодолт руугаа оръё цөмрөө.
Уламжлалын тэмдэг нэмэхээс хасах руу яах нь солигдож байгаа цэгийг бол максимум цэг гэж нэрлэдэг тийм. Тэгэхээр эндээс ажиглах юм бол хасах 1-ээс 3-ын хооронд ойс инхлийн дээр буй нэмэх тэмдэгтэй нь уламжлал. Харин 3-аас цааш болохоор ойс инхлийн доор буй хасах тэмдэгтэй болсон. Тэгэхээр нэмэхээс хасах руу солигдож байгаа цэг маань 3 бол таах нь 3. Тэгэхээр x максимум 3 тэгвэл y максимум болох нь. Тэгэхээр y максимум болохын тулд цөмөрөө яах вэ? Анхны функц дээр оруулах хэрэгтэй. Тэгэхээр анхны функц маань мэддэхгүй байна тийм. За тэгвэл ойс инхлийн уламжлалын графын ойс инхлийн огтлж байгаа цэгүүд хасахны 3 гэдгийг ойлгосон тийм. Тэгэхээр параболын ойс инхлийн огтлж байгаа 2 цэг өгсөн байх юм бол параболыг хэрхэн тэгшцэлийн олдог байх юм бол нөгөө параболынхаа x-ээс хасахны x1 үржих нь x-ээс хасахны x2-ын үржрийг ахмад шүнэг коэффициентээр үржүүлждэг. Тэгэхээр манай x1 маань бол хасах 1 гэдэг нөгөөх нь 3 гэж мэдээж харин ахмад шүнэг коэффициентыг мэдэхгүй байна. Тэгвэл y эштрэг тэнцүү а гурчиг нь x дээр нэмэх нь x-ээс хасах нь 3 гэсэн үржүүр хэлбэртэй зарлалчаа. Ахмад шүнэг коэффициент а гэж. За өшөө эндээс бас харахад бол y эштрэг маань онцгой орон зэг өгсөн байна тийм. x нь 1 үед y нь хэд гэж 4 өгсөн. Энийг орлуулч хиймээр y эштрэгтэй. Юу гэсэн үг x-ийн орныг орлоход y эштрэг нь 4 гардаг орлуулч. Тэгвэл энэ ганцхан а л яах нь мэдэгдэж байгаа тийм ээ. А л мэддэхгүй байгаа тийм. Тэгэхээр 1 дээр 1 нэмэх 2, 1-ээс 3-аас хасах 2 буюу хасах 4а 4-тэй зүй а тэнцүү хасныг гарчлаа. Тэгэхээр ахмад шүнэг коэффициенттэй цөмөр ингэж олчлоо. Тэгвэл y эштрэг маань ямар хэлбэртэй функц болсон бэ? Хасны үржих нь x дээр нэмэх нь 1, үржих нь x-ээс 3 гэсэн ийм үржүүр функцтэй болчлоо. За энийгээ сайхан хаалтаа зарлж үзүүлээ үзэх юм бол y эштрэг маань юу болох вэ гэвэл хасах x квадрат нэмэх нь 2x нэмэх нь 3 хэлбэртэй функц болох нэ. За тэгэхээр бид нэр эцсийн зорилго маань y максимум болохын тулд анхны функц хэрэгтэй болсон тийм. Тэгэхээр анхны функцийг олохын тулд y эштрэг нь мэдэгдэж байгаа юм чи анхны функцээс яаж олох вэ гэвэл интеграл авч явах гэсэн. Тэгэхээр хасах x квадраттай нэмэх нь 2x нэмэх нь 3-аас интеграл авангууд анхны f бод x функц маань гарах нэ. За тэгвэл зэргийн интегралыг яаж авдаг вүлээ? Зэрэг дээр нь нэгийг нэмээ гарсан зэрэгт нь байна. Зэрэг дээр нь нэгийг нэмээ гарсан зэрэгт нь байна. Зэрэг дээр нь нэгийг гарсан. Тэгэхээр юу болох вэ? Хасах x кубик байх нь 3 дээр нэмэх нь x квадрат нэмэх нь 3x нэмэх нь c байх. За тэгэхээр f бод x маань бол c-гээс хамаарсан байгаад анхны нөхцөл дээр x-ийн оронд 0-ыг оруулахад y-ийг хасах 4 гардаг шүү гэж үзсэн. Тэгэхээр f бод x-ийн оронд яах нь 4-ийг тавилаа. X-ийн оронд бүгдэнд насыг оруулчихвол эндээс c маань хасах 4 гарч байгаа. Тэгвэл манай f бод x функц маань ямар хэлбэртэй байх вэ? Хасах x кубик байх нь 3 дээр нэмэх нь x квадрат нэмэх нь хэд вэ? 3x хасах нь 4 хэлбэртэй болох нэ. За тэгвэл одоо цөмөрөө f бод x олцсон юм чинь яах нь y максимум олъё. Тэгэхээр бол x-ийн оронд хэдийг оруулах байх нь 3 оруулах нь. За f бод 3 цөмөрөө яах нь олъё. За f бод 3 маань 3-ын хас 3 кубик байх нь 3 нэмэх нь 3-ын квадрат нэмэх нь 3-ыг 43 хасах нь 4-г үзэх юм бол эндээс хасах x дээр нэмэх нь 9 нэмэх нь 9 хасах нь 4 буюу сүйд нь хурагчаар 9-ээс 4-ийг хасаад 5 гэсэн хариу байна. Тэгэхээр манай максимум утга маань бол яах нь 5 буюу зөв хариу маань хие гарах нэ гэж ойлгох нь. За ингээд дараагийн тохиолдолд цөмөрөө 35 36 дугаар баталгааг багш нь бодож үзүүлээ. Энэ минут маань бол 10-аас их минутын бичлэг болсон учраас төр засварлаад дараагийн бичлэгээ цөмөрөө оруулъя.